Орой өдрийн үзэгчдээ тавтай сайхан амарцгааж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрийнхөө мегмар гарагийн дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцгаана. 16 яраа хүүхдийг хордлогод оруулаад байгаа фенобарбитал эмийг тодорхой хугацаанд хэрэглэнээс эргүүлэн татлаа. Олон нийтийн эзэмшил болох Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн газартаа хууль бусаар халдаж байна. Монголчууд 2 жил хагасны хугацаанд 1 тэрбум Америк доллараар гар утас автомашин худалдан авчээ. Халах голын ядалтын 75 жилийн өн хүрээнд судалгаа шинжилгээний ажлууд үргэлжилж байна. Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагын дор Украины зүүнний бүсэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боллоо. Эбола вирусын улмаас 1000 гаруй хүн амь насаа алдаад байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрөөс та бүхэн хүлээн авч үзээрэй. Фенобарбитал хэмээх тайвшруулах үйлчилгээтэй эмийг буруу жороор худалдааснаас болж 16 хүүхэд хордлогод орсон тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан. Эмийн тунг өөрчилж хүүхдэд зориулсан хэлбэрээр гаргасан нь андуурагдах эрсдэл үүсгэсэн учраас тус эмийг төр хугацаанд худалдаанд гаргахгүй байхаар болсон байна. Харин эмэнд хордсон хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй сайжирч байна. Өнгөрсөн баасан гарагт их нялхсан урд байрладаг Монс эмийн сангийн салбар аптекийн эмийн санч томчуудын жороор бэлтгэсэн эмийг няраа хүүхдүүдэд андуурч олгосноос болж дээрх асуудал үүсээд байгаамаа. Эмийн тунг хэтрүүлэн өгснөөс болж хүүхдүүд хордлогод орсон гэсэн урьдчилсан дүгнэлтийг албаныхан хийгээд байна. Тиймээс мэргэжилтнүүдийн шалгалт шинжилгээний эцсийн дүн гартал фенобарбитал буюу люминал нэртэй тайвшруулах эмийг худалдаанд гаргахыг түр хориглолоо. Энэ эмийг харах юм бол ерөнхийдөө гадна талаас харахад бол одоо хэмжээ одоо энэ савлалт энэ баглаа бодвол үндсэндээ өмнөх хэмээс бол үндсэндээ ялгаагүй байгаа. Тэгэхээр бид нар бол юу гэж байгаа гэхээр энэ бол өөрөө тухайн эмийн сангийн одоо эм олгож байгаа хүмүүс бас энэ эмийг түгээхдээ бас андуурах эрсдлийг бол бий болох болон хүрчээ. Тийм учраас бид бол энэ эмийн сангийн эмийн үйлдвэрийн дарга дамгуу оролцож байна. За бид бол энэ эмийг цааш нь хориглоно. Өөр хэлбэрээр, өөр савлалтаар, өөр хэлбэрээр энийг үйлдвэрлэх тэгж үйлдвэртний үндсэндээ түгээх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Энэ хуучин энэ 100 мг-тай 10 хуваагаад ахаа дээрээс нь жоохон глюкоз хийгээд одоо нэг ийм жижиг дуургыг одоо 10 хуваа гэхээр одоо та нар боддоо хэр зэрэг юм бэ? Тэгээд дээрээс нь жоохон глюкозтой холиод хүүхдэд өгдөг байсан. Тэр одоо 10 тэнцүү хуваа чадж байгаа юу тэгээд үйлчлэх. Тэгээ эн чинь үйлчлэхгүй байна гэж манайх руу гомдол. Наадах чинь бид нар үйлдвэрлэгүй. Энэ 100 мг-тай шахмал нь манайх наад нүнтгээр болсон ч юм бид нар их. Эмийн сангууд нь яраа хүүхдийн хэрэгцээ их байгаа учраас тэгж хэрэгжилж ирсэн. Тэгээд одоо гэлцэж яамдаар ламба сайдмадыг байхад ягаад бид нар технологи өчөөд энэ 5 мг-тай хийсэн. Ерөнхий дунд чинь бол насны ангиллаар эмийн одоо хүүхдийн килограмм биеийн жин сар тавлт хөвчин архаг байдал тэгээд олон шалтгааллах зүйлээс үзээд янз янзын тунг хэмжээтэй байгаа. Тэрний хамгийн доод хэмжээ нь бол 0.5 мг. Заримд нь үннээс 2-ыг өгч болно, заримд нь 3-ыг өгч болно. Тэгээд доод хэмжээний одоо 1.5-аар хийчихэд 3 хувааж юм уу 2 хувааж яснаас ерөөсөө энэгээр хийчихэд тэгээд өгөх нь бол практиктаар дээр байгаа учраас энэ олон улсын практикийн юг бол жишиж авсан байна. Мэргэжлийн алдаа гаргасан Монсын салбарын эмийн санч болон салбарын эрхлэгч хоёрыг цагдаагийн байгууллага шалгаж байгаамаа. 10 гаруй хүүхдийн эрүүл мэндийг хохироосон энэ асуудал дотоодын эмийн сангуудын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай болсныг харуулж байгааг эрүүл мэндийн газрынхан тодтогч байна. За ер нь бол цаашдаа энэ эмийн сангуудын үйл ажиллагаа одоо тусламж үйлчилгээний чанартай байдалтай холбоотойгоор бол нийслэлийн эрүүл мэндийн газрын зүгээс тодорхой одоо үйл ажиллагаа төлөвлөж байгаа. Тухайлбал эмийн сангийн зөвшөөрөл олох асуудлыг илүү бодит эрэлт хэрэгцээтэй уялдуулах, байршил зүүн зургуул гаргасны үндсэн дээр илүү аслагдсан дүүрэг хороодоо шинээр байгуулагч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар энд бол бид энэ эмийн одоо ханган нийлүүлэлт түгээлтийн асуудлыг чанартай хүртэмжтэй байх талаас бол анхаарч ажиллаж байгаа. 1976 оноос дотооддоо үйлдвэрлэж байгаа энэ эмийг манай улсын иргэдийн 70-80% нь хэрэгэлдэг болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Нийтлэг хэрэгэлдэг эм учраас аль эмийн санд ямар хэмжээгээр зарагдаж байгаа тухай тодорхой мэдээлэл байдаггүй байна. Цаашдаа эмийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн шошго, сав баглаа бодол дээр анхаарахыг албаныхан санууллаа. Мөн жор ичиж байгаа эмийн санч нар тайлбарыг иргэдэд ойлгомжтой өгөх.
иргэдийн зүгээс эмийг авч хэрэглэхдээ доозыг шалгаж байхыг анхааруулж байна. Бид олон улсын зах зээлээс 1.5 тэрбум Америк долларын Чингис бондыг босгож, улс орны хөгжилд дөрвтэй хувь нэмэр оруулах төслүүдэд санхүүжилт олгохоор болсон. Тэгвэл бид сүүлийн 4 жилийн хугацаанд Чингис бондын 70 орчим хувьтай тэнцэх хэмжээний валют буюу 1 тэрбум Америк долларыг зөвхөн автомашин гар утас худалдан авахд зарцуулсан байна. Шин загвар хөөсөн гар утас өндөр үнэтэй автомашиныг барууны улс орнууд тансаг хэрэглээ гэж үздэг. Ийм орнуудын эдийн засаг хүндэрсэн үед иргэдэн тансаг гэж хэлж болох дээрх төрлийн хэрэглээнээс аль болох татгалздаг. Гэтэл энэ нь манайд энгийн хэрэглээ болсныг нэг жишээнээс мэдэж олно. Ер нь бол одоо iPhone 5s гарсан, Samsung 5s гарснаас хойш Android утаснууд бол илүү төлхөө. Хүмүүс хавцсангүй авах чадвар нь айгүй сайн болчиход байгаа шүү дээ. Nokia-нууд бол одоо бараг харцсангүй хүмүүс тийм их авахар таар болчиход байгаа. Ерөнхийдөө хүүхдүүдэд 10 жилийн хүүхдүүд эсвэл залуучууд бинийгээ даан дурах маягаар эсвэл зарим нь одоо ерөнхийдөө л ухаалаг утаснууд хэрэглээ болсон. Тийм утгаараа айгүй их авдаг. Банкны жилийнхүү өндөр байна, бидний худалдан авах чадвар өдөр ирэх бүр буурч байна гэж иргэд хэлдэг. Гэтэл банкнд дах лизинг хэрэглээний зээл өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн байна. Манай автомашины лизинг, одоо хэрэглээний лизинг, тэр нөө бараа бүтээгдэхүүн авах одоо телевизээр зурагт гар утас энэ зээлүүд энэ хоёр бол ерөнхийдөө хэрэглээний лизинг гэж явж байгаа. Энэ зээлийн хувьд бол өнгөрсөн үеийнхээс бол олголт бол нэг 20-30% өсөлттэй. Монголын эдийн засгийн талаар судалгааны ажил хийдэг эрдэмтэд монголчуудын тансаг хэрэглээг байнга онцолдог. Жишээлбэл Германы эрдэмтэн Ханс Вернер Зин Монгол улс маш богино хугацаанд буюу 2 жилийн дотор 2.2 тэрбум Америк долларын өртөө болж тансаг хэрэглээ нь өсөж байгаа нь буруу замналаар эдийн засаг нь нурсан улс шиг харагдаж байна гэж хэлсэн байдаг байна. Монголчууд 2 жил хагасын хугацаанд гаднаас гар утас автомашин худалдан авахдаа зарцуулсан 1 тэрбум Америк долларын 500 сая Америк доллараар нь хэрвээ жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэн бол 20 орчим хувь 1 жилийн хугацаанд ашиг болон манай улсын эдийн засаг жишингэж олон иргэн ажилтай болох байсан гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм а. Тэгээ манайхан бол тэгээд нэг юмд хошуурахаараа бас их хит туучирдаг хүмүүс л дээ тийм ээ. Учир нь яг гэхээр тэр брендийн бүтээгдэхүүнийг хэрэглээд тийм ээ хэрэглээд цаана хүмүүс сайхан харж болно. Гэхдээ тэр мөнгө нь өөрөө банкнд байх юм бол ямар олон бизнесийг дэмжиж болох вэ гэдгийг бас үндэслэх үзлэг үүднээс бол харах хэрэгтэй юм байна л да. Тэгэхгүй бол бид нар үнэтэй бүтээгдэхүүнд импортын бүтээгдэхүүнд тэдэж чинээ мөнгө зарна. Тэр хэмжээгээр дотоодод олон дахин нэмэгдэх боломжтой бид нар алдаж байна гэсэн үг л дээ. Хэрэглээг байгууллагын төрийн байгууллагын төвшөнд хэрэглээгээ танлаа гэж үзэхэд бол тэрхүү томоохон том аврын машинууд, том джипнуудыг ашигладаг тийм ээ. Тэрхүү өндөр үнэтэй гадаад дотоод томилолтууд, өндөр үнэтэй тавилгууд гэдэг ч юм уу тийм үү. Тэр өндөр үнэтэй зүйлүүдийг хэрэглээний тэрхүү зүйлүүдээс л бид татгалзах хэрэгтэй аль ч төвшөндөө. Хэрэглээг аль болох зөв танах хэрэгтэй. Бид эдийн засаг хүнд үед илүү зардал гаргаж байгаа хэрэглээгээ хянаж 500 сая Америк доллар манай эдийн засагт үлдсэн бол 1000 хүнийг ажлын байраар хангасан томоохон нэг үйлдвэрийг байгуулах боломж байсан гэж байна. Тиймээс тансаг хэрэглээгээ хянаж өргөө зардлаа багасгаж өсрөнгөө хөгжилд хүрсэн бүгд найрамдах Солонгос улс тэргүүтээ улс орны сайн туршлагыг Монгол хүн бүр тунгааж үзэх нь инфляцийн өсөлт 14% хүрсэн Америк долларын ханш өдөр ирэх бүр чангарч байгаа энэ үед чухал сургамж болно гэж эдийн засагчид хэлж байна. Монголчууд жилдээ 10 гаруй тонн сам хорхойг импортоор авч хүнсэндээ хэрэгэлдэг байна. Тэгвэл Монгол залуус Япон улсын бизнес эрхлэгчидтэй хамтарч эх орондоо сам хорхойн усан аж ахуй байгуулахаар болсон байна. Ингэснээр эрхчлээс дотоодынхон хэрэгцээний 80%-ийг хангахаар төлөвлөжээ. 2 жилийн өмнө Аранзал хэмээх монгол залуу сам хорхойн усан аж ахуй эрхэлдэг Япон найзтай хамтран ажиллах санал тавьжээ. Энэ хүрээнд Япон Монголын хамтарсан компанийг байгуулж Япон улсаас сам хорхой импортлон Монголд үржүүлэх туршилтыг амжилттай хийжээ. Тиймээс энэ онд багтаж 8 тонн сам хорхойн усан аж ахуйг Төв аймагт байгуулахаар болсон байна. Энэ нь амжилттай хэрэгжиж Монголын зах зээлд байр суурь эзлэх юм бол үйл ажиллагаагаа өргөжүүлж 40 тонны усан ферм байгуулахаар төлөвлөжээ. Сам хорхой туршиж үзэхэд бол хоёр удаа туршилт явуулахад бол хоёулын дээр нь бол манай ус маань юу яаж байна? Тохиромжтой байна.
технологи нь бол ажиллаж байна. Амт нь бол маш амттай самархуулж исэн. Тэгэхээр Violet-д бол их л баярлж исэн. Монгол улс худалдан авахч орноос үйлдвэрлэгч орн болоход сам хорхон усан аж ахуй өөрийн гэсэн нөлөө үзүүлэх боломжтой. Хэдийгээр Монгол далайд гарцгүйч гэлээ далайн гаралтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээж чаддаг гэдгийг олон улсад харуулна гэж ESSAC компанийн хэлж байна. Мөн байгаль орчинд ээлтэй технологиг нэвтрүүлнэ гэдгийг онцоллоо. Бид ухаалаг усан фермийн үйл ажиллагааг эрхэлнэ. Энэ нь өөрийгөө иргэн цэвэршүүлдэг, нэг ашигласан усаа дахин боловсруулж удаан хугацаанд ашиглах боломжтой гэсэн үг. Мөн ашиглаж байгаа усыг нь мал аж ахуйн тижээл, газар тариалангийн бор доонд давхар ашиглаж болно. Бид ямар нэгэн химийн төрлийн бодис хэрэглэхгүй. Сам хорхон үйлдвэрлэл дэлхийд дахинд хурдцтай хөгжиж байгаа. 1995 онд жилдээ 3 сая тонн сам хорхоо үйлдвэрлэдэг байсан бол 2007 онд 7 орчим сая тонн болж нэмэгджээ. Ийхүү дэлхийн нийтийн дунд сам хорхоо хэрэглээ өснө нэмэгдэж байгаа учраас Монгол, Япон хамтарч ажиллаж байгааг тодтоглоо. Тэд Монголд үйлдвэрлэж эх жилээс худалдаанд гарах сам хорхоогоо хөгч чана гэж нэрлэжээ. Үндэсний статистикийн хорооноос энэ сарын нийгмийн эдийн засгийн байдлаар мэдээлэл хийлээ. Инфляц өнгөрсөн сарынхаас 1.4% өссөн бол гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өмнөх сарынхаас 1.1% буурсан байна. Харин эдийн засагт ажиглагдсан эерэг мэдээлэл бол бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурсан явдал юм. Нийгмийн салбарын үзүүлэлтээс дуртахад 7 дугаар сард шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 1544-т хүрч 3.4% өссөн бол харин эхийн эндэгдэл 72 хүүхдээр буюу 8.9%-аар нэмэгджээ. Халдвар төвчнөр өвчлөгчдийн тоо 21.2%-аар буурсан үзүүлэлттэй байгаа бол бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоож 7 дугаар сард өмнөх сарынхаасаа буурсан байна. Тэгэхээр улсын хэмжээнд бол нэг өрхийн сарын дундаж орлого мөнгөн орлого шүү дээ 924.1 мянган төгрөг төрсөн байгаа. За зарлага нь бол 920.3 мянган төгрөг төрсөн байна. За аль нь бол оройсон өндөр өсөлттэй гарч байгаа дүнгүү. За энэ дийлэнх нь бол зүгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн олсон орлого, за цалин хөлсний орлого бас нэмэгдсэн дүнгээс шалтгаалсан дүнгууд бий. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс 7 дугаар сард инфляц 0.4%-аар өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлт 2.5%, тээврийн бүлгийн үн дүнгээрээ 2%, харин хувцас, бүс бараа, гутлын бүлгийн үн дүнгээрээ 0.4%-аар өссөн гол нь нөлөөлсөн гэдгийг үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ. Мөнгөний нийлүүлэлтийн хувьд өнгөрсөн сарынхаас 26 тэрбум төгрөг буюу 0.3%-аар буурсан ч өмнөх оны мөн үеийнхаас 24.6% өсөлттэй гарсан байна. Оройн төрийн үзэгчтэй тэгэхээр үндэсний статистикийн хорооноос сар болгон гаргадаг энэ мэдээллийг бид илүү дэлгэрүүлж ярилцахаар студид үндэсний статистикийн хорооны макро эдийн засгийн газрын хэлтсийн дарга оюун жаргалыг өрсөн байгаа. Оройн төргийа. Оройн төргий. Тэгэхээр юун түрүүнд хоёлаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг ярил л да. Яг оны эхнээс өнөө хүртэл бол жилийнхаа дүнгээр 5.3% өссөн гэж гарсан байна л да. Яг нодлон жилийн үдид 7 сард бас мэдээлэл хийхдээ статистикийн орооноос 8.3% өсөлт байна гэж хэлжсэн. Эдийн засаг энэ хэрээр агшсан байна. Шалтгаан нь юу вэ? За 2014 оны эхний 7 сарын байдлаар буюу эхний хагас жилийн байдлаар бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 оны зэрэгцүүлэх үнээр 5.3%-аар өссөн байгаа. За ноднингийн мөн үед мөн 2010 оны зэрэгцүүлэх үнээр бол 8.4% өсөлттэй байсан байгаа. За ерөнхийдөө бол өсөлтийн хувь нь бол буурсан байгаа. За үүний гол шалтгаан нь бол ер нь бол яг энэ 5.3%-ийн гарчаад байгаа 5.3% өсөлтийн одоо үндсэн хангагч салбар нь бол хөдөө аж ахуйн салбар, за олборлох үйлдвэрлэлийн салбар байгаа. За хөдөө аж ахуйн олборлох үйлдвэрлэлийн салбар гэдэг маань ерөөсөө манай анхдагч одоо салбар байгаа. За ноднингийн мөн үед бол хөрөнгө оруулалт мөн энэ анхдагч салбаруудын одоо үйлдвэрлэлийн өсөлтөөр өсөлт нь хангагдаж өмнөх жилийнхаасаа бол өндөр хувьтай байсан. За энэ жилийн хувьд бол хөрөнгө оруулалт голлон багасны улмаас ер нь бол өсөлт нь 5.3% болж буурчаад байгаа юм. Бид 14 оны эцсээр 2 оронтой тоотой эдийн засгийн өсөлт хүлээж байгаа л да. Тэгэхээр
үндэсний статистикийн хороо ер нь жилийн эцсээр эдийн засаг ямар байхыг эдгээр суурь үзүүлэлтээр прогноз хийдэггүй хийдэг бол хэрвээ яг оны эцсээр энэ хിവэрэ байвал эдийн засгийн өсөлт ямар хувьтай гарахаар тооцоолж байна. За үндэсний статистикийн хороо бол яг л бодит тоогоор тоо мэдээлэл гаргадаг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг. За манайх бол прогноз хийдэггүй. Ерөнхийдөө бол олон улсын байгууллагаас бол дотоодын нийт бүтээгдэхүүнийг оны эцэс 9.5-аас 10 орчим хувь өсөхөөр ийм таамаглал дэвшүүлээд байгаа. За манайхаар бол одоогийн байдлаар эхний хагасжилд бол 5.3% өсөлттэй байна. Хэрвээ энэ хിവэрэ байгаад одоо наривчилсан одоо тодорхой тийм хүчтэй л арга хэмжээ авахгүй бол ерөнхийдөө нэг 2 оронтой тоонд төхөж очиход бас хэцүү байх байхал гэсэн дүгнэлтийг инфляц жилийн дөнгөрөө 14.9% гэж ойлгогдож байна. Энгийнээр тайлбарлахад. Гэхдээ инфляц нөлөөж байгаа хүчин зүйлийг хараад үзэхээр тухайлбал орон сууц ус цахилгаан түлшний бүлгийн үн хамгийн их дамгаалаад, тээврийн бүлгийн үнээс дамгаалаад өөрөөр хэлбэл нөгөө бид нар ойлгохдоо өдөр тутам долларын ханш өсөд байгаас болоод ихэвчлэн хүнсний бүлгийн ч юм уу эсвэл бид нар эдэлж хэрэгэлдэг хувцсын бүлгийн ч юм уу зүйлсийн үн өссөнөөс их шалтгаалсан гэж утсан. Энэ дээр их өөр дүн гарсан байна. Та шалтгааныг тайлбарлах уу? За тийм энэ сарын үед бол үнэхээр хувцас бараа хүнсний бүтээгдэхүүний үнэн дээр бол мөн өсөлт бага хэмжээгээр гарсан. Учир шалтгаан нь бол импорт буурсан. Импортын барааны нэр төрлийн үн өсөж байгаатай холбоотойгоор бол өсөлт гарсан. Нөгөө талаараа гэвэл нөгөө орон сууц ус түлш цахилгааны үнэн дээр өсөлт гарсан гэдэг дээр бол энэ 7 сард нөгөө цэвэр бохир усны үн нь өссөн байгаа. Энэ өсөлт бол яа харахгүй инфляцийн өсөлтөд нөлөөсөн байгаа. Хоёрдугаарт нь бол тээврийн бүлгийн үн өссөн байгаа. За энэний учир шалтгаан гэвэл төмөр замын зорчигч тээврийн тарифын үн нөгөө цагаан хэрэглэл цайны үйлчилгээний үнээр нэмэгдсэн байгаа. Энээс шалтгаалж бол тээврийн бүлгийн үнд бол өсөлт гарсан байгаа. Банкны чанаргүй зээлийн хэмжээ бас нэмэгдсэн байна л да. Энэ дээр ямар тайлбар вэ? За банкны чанаргүй зээлийн хэмжээ бол 2014 оны эхний 7 сарын байдлаар бол 599.7 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. За энэ бол өмнөх оны мөн үеэс бол 32.7 тэрбум буюу 5.8% өссөн. За нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9%-ийг бол эзэлж байгаа. За ер нь бол чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэнний одоо гол өсгөгч хүчин зүйл нь бол хувийн хвшлийнхний одоо авсан чанар зээлийн хэмжээ бол өссөн байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ нь бол өмнөх оныхоос өссөн. Энэ бол 98.8%-ийг эзэлж байгаа. Төсвийн алдагдлын хэмжээ хэд гарч байна? Төсвийн алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол энэ оны байдлаар бол энэ оны эхний 7 сарын байдлаар 160.9 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. За баярлалаа мэдээлэл өгсөнд үзэгчдээ бид үндэсний статистикийн хорооны макро эдийн засгийн газрын хэлтсийн дарга оюун жаргалтай ярилцлаа. Цагийн үрдээ өвчлөлүүлээ авч үзнэ. Хөтөлбөртэй хамтаагаад баярлалаа. Халахын голын дайны ялалтын 75 жилийн ой хүрээнд Оросын холбооны улсын Восточны рубеж хайгуулын багийнхан манай улсад 10 дахь хайгуулын ажиллагаа явуулах гэж байна. Өмнө нь явуулсан хайгуулын ажлын үр дүнд зөвлөлтийн 51 дайчдын шарилыг олж дахин оршуулж зөвлөлтийн дайчдад зориулан 4 хөшөө босгосон байна. Восточны рубеж хайгуулын багийнхан 2009 онд байгуулагдаж халахын голын тулдаанд амирөгдсөн цэрэг дайчдын тухай болон дайны тухай мэдээлэл судалгааг явуулж эхэлжээ. Монголын талаас халах голын дайнд амирөгдсөн дайчдын шарилыг хайж олох, дахин оршуулах ажилд Монгол Улсын Батлан хамгаалах яам, хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын газар болон халах голд амирөгдсөн дайчдын ар гэрийнхэн Дорнод аймгийн ард иргэд туслалцаа үзүүлж байсныг хайгуулын багийн дарга ярьж байна. Халахын голын дайнд ам өргөцсөн болон сураггүй болсон цэргүүдийн тухай судалгаа үргэлжилж байна. Оросын цэргийн музейд халах голын тулалдаанд оролцож байсан дайчин нэрсийн чагсаалтай ном байдаг. Бид тэр номыг шүүж үзснээр халахын голын дайнд ороод сураггүй болсон 2 хүнийг олж тогтоосон. Цаашдаа бид ажлаа үргэлжлүүлэх зорилгоор 2015-аас 2018 онд Монгол улсад дурсгал түүхийн хайгуулын ажил явуулах хөтөлбөр боловсруулад байгаамаа. Восточны рубеж хайгуулын баг 5 жилийн хугацаанд халах голын тухай сэдэв бүхий эрдэм шинжилгээний 6 өгүүлэл нийтлэлж байлдаан болсон газраас 200 гаруй түүхийн дурсгалт зүйлийг олж илрүүлжээ. Бид халах голд хийсэн хайгуулын ажлынхаа хүрээнд байлдаан болсон газраас олж илрүүлсэн үзмрийг Дорнод аймгийн Матад Сүмбэр сумдах музей болон Монгол Улсын цэргийн музейд хүлээлгэн өгсөн. Мөн Оросын холбооны улсын цэрэг дайчтай холбоотой олдвруудыг улсынхаа музейд хадгалж байна.
Одоогоор Восточны рубеж хайгуулын баг халах голд зориулагдсан үзмрүүдээ Москва хотын Поклонная гора дахь агуу их орны дайны төв музейд дэлгээд байгаа юм байна. Восточны рубеж хайгуулын багийнхан 5 жилийн хугацаанд цуглуулсан архивын баримт бичгийг нэгтгэж фото зургийн эмхэтгэл бүхий халах голын тулалдаан дахь хөлийн тусгай батальон нэртэй номыг гаргасан байна. Оросын холбооны улсад өнгөрсөн 5 дугаар сард нээлттэй хийсэн энэ номын нээлт Монгол дахь нээлт нь өнөөдөр боллоо. Халах голын тулалдаан дахь хөлийн тусгай батальон номыг бичих ажил Урайд улсын түүхийн хайгуулч Ефремовын 2009 онд гаргаж өгсөн Монгол улсад амь өргөцсөн зөвлөлтийн хилчдийн нэрсийн жагсаалтаас эхэлжээ. Материал цуглуулж хэвлэх ажлыг хийхэд багагүй хугацаа зарцуулсан энэ номыг Монгол улсад анх удаа толилуулж байна. Цаашдаа монгол хэл дээр ч гаргах боломжтой болохыг номын зохиогчид хэлж байлаа. Нууц протоколын жагсаалтыг үндэслэн гаргасан энэ номноос бид халах голын байлдаанд манай улсын хэн гэдэг хэдэн настай зэрэг дайчид оролцож байсан тухай зурагтай нь хамтаар мэдээлэл авах боломж бүрдэж байгаа юм а. Халахын голын дайны ялалтын 75 жилийн ойн өмнө энэ номыг хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Бид мөн ойн хүрээнд музейн үзмэр бий болгох, эрдэм шинжилгээний ажил нийтлүүлэх, зургийн үзэсгэлэн гаргах зэрэг олон ажлыг төлөвлөд байгаа юм а. Хилчин хүн юуны төлөө тэмцдэг юм? Яаж тэмцдэг харуулснаар онцгой шалбагдaltaа. Тэр дундаа зөвлөлтийн хилчид нар Монгол нутаг дээр ирж Монгол улсын тусгай тогтнолыг хамгаалахын төлөө Монгол улсын хил гарын халдшгүй дархан байдлыг хамгаалахын төлөө тэмцснээр их онцлогтой. Энэ зөвлөлтийн баатарлаг даашнаар халахын голд оролцохын зэрэгцээр түүнд манай хойд хөршид Монголд хил залгаж байсан хилийн отрядууд дундаасан холимог отряд байгуулад халахын голд тулдсан байгаа. Бүлэгээ гэдэг даргын командор. Номонд орсон зөвлөлтийн хилчдийн хөрөг зургийн 90% нь анх удаа нийтлэгдсэн байна. Номын нээлтэд Оросын албаны улсын зочид төлөөлөгчдөөс гадна Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа элчин сайд Чипурной, Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд Копландын болон халах голын дайнд оролцож явсан Ахмад дайчдын төлөөлөл оролцсон юм а. Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ агентлаг хил хамгаалах ерөнхий газартай хамтран хилчин дайчдыг алдаршуулах, эх орноо хайрлан хамгаалах ухамсарыг төлөвшүүлэх зорилготой нийтлэг нэвтрүүлгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байсан. Мөн хамтын ажиллагааны хүрээнд телевизийн уран бүтээлчдийг улсын хил дээр зочлуулж хилийн манаатай танилцах боломжийг олгосон юм. Энэ удаад Сүхбаатар аймгийн нутаг дахь Монгол улсын зүүн бүсийн хилийн зурвас дээр очин хилчин дайчдтай уулзалтлаа. Хил хамгаалах ерөнхий газрын зүгээс сүүлийн 5 жилийн туршид Монголын мэдээ агентлагийн уран бүтээлчдийг улсын хил дээр зочлуулж хилийн манаатай бичтэн танилцах боломжийг олгож ирсэн юм а. Энэ жилийн хувьд Монголын мэдээ агентлагийн уран бүтээлчид Улаанбаатараас 1030 км замыг туулж хилийн Тэг 184 дугаар ангийн Ламтын застав хүрлээ. Хилийн заставын албан хаагчид биднийг угтан авсны дараа замын турш хүлээн догдлуулсан улсын хилийн зүг хөдөлцгөөлөө. Ингээд улсын хилийн зурвас дээр хилийн манаагаан гүйцэтгэж яваа хилчин дайчдтай уулзлаа. За Монгол улсын хил тайван байна уу? Монгол улсын хил тайван байна. Хаанаас ирж зэрэг ялгааж? За би Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум. Эрдэнэ цагаан сумда халах голд зэрэг алга байсан. 2012 онд зэрэг алга байгаа. Тэгээд хилийн 0180 дугаар ингээд гэрээд ичнэр ороод жил гарan болж байгаад алганы сургалтанд сурч байгаа. Хизээ халагдах уу? Одоо би энэ хилийн 0180 дугаар ингээд байнга ажилтан болсон байгаа. Харуулын дарга. Байнга ажиллах үстэй ахлагчийн мөрөлдөөнд бүртгэсэн. Одоо энэ хамгаалж байгаа бүс нутаг ер нь онцлог юутай вэ? Одоо энэ хамгаалж байгаа бүс нутаг одоо манай хамгаалж хариуцлагаас хилийн 999 төр тэмдэг байна. Алдарт хилийн 999. Тэгээд одоо энэ Алтава шилийн богдоор оруулсан. Ийм сайхан нутаг хамгаалж байгаа даа бид нар бахархдаг. Хилийн Тэг 184 дугаар ангийн хариуцсан газар нутаг нь Шилийн богд уул, Алтан овоо, Дуут нуур, Ганга нуур, Оргихийн булаг гэд үзэсгэлэнт газар нутгаараа алдартай. Мөн Ламтын заставын нэрийн хуудас бол энэхүү хилийн 999 тоот баг нь юм а. Тооны бэлэгдлэрэн алдаршсан 999 тоот багныг 2002 онд шинээр засварлжээ. Энэ багнаас цааш Бүгд найрамдах Хятад улсын Шилийн гол аймгийн нутаг дэвсгэрвэ. Хоёр улсын хилийн бүс нутагт хилийн зөрчил хэрэг байгаа болон цагуурын ямар онцлогтойг тодрууллаа. Манай хариуцсан хэсгийн онцлог нь бас их энэ өв сургамал ихтэй хавар намартай хавар ашигтай байдаг.
За түүнийгээ дагаад ч одоо түүмэр их гардаг. За тэрнийг бол хилжид мөн ялгаа байхгүй гарсан газарт нь одоо дарж унтраах, газар ахуулахгүй харах хэмжээг цаг тухайд нь шуурхаа арах хэмжээ авч ажилладаг. За мөн өвсөхдөө өвлийн улиралдаа зас их уран, засан шуурга болно. Манай ард иргэдийн мал улсын хилд тулах асуудал гардаг. Улсын хилд тулах давах болзошгүй байдаг. Одоо тэрний суурьсан зэрэгүүл шилжид манаас өдөр шөнөгүй явж тэр хохирлоос урьсан сэргийлэх малыг нутгийн гүн рүүгээ татах, ард иргэд нь тоо ёсоор нь хүлээлгэж өгөх ажлуудыг ерөөсө өдөр болгон хийж идэг өвлийн улиралд бол. Хил орчмын дэглэмийн зөрчил гардагч хилийн ноцтой зөрчилөө сүүлийн жилүүдэд илрээгүй байна. Учир нь хилийн харуулын ур чадвараа техник тоног төхөөрөмж сайжирсан. Тухайлбал жилийн өмнө гэхэд улсын хил дээрх хилийн манаа шин байртай болжээ. Мөн харуулын хэсгүүд камерын хяналтын системтэй болсон гэдгийг хэлж байлаа. Техникээр бол манай хилийн зэрэг бас сүүлийн үед сайн хангагдж байгаа. Манай энэ хилийн сэнжтэй хилийн харуул гэхтэл одоо теле камерын хяналтаар хилээ манж байна. За мөн автомашин техник хэрэгслээл хангалттай хангагдсан байж байгаа. Бүрэн бааз шинжилт 2007 оноос хойш хийгдсэн байна. Автомашин мотоциклонлогтой хилдээ үүрэг гүйцэтгэж байна. За бусад хилийн ставууд мөн телекамерын хэрэгслэр хилээ хамгаалж байна. Гэх жишээний техник хэрэгслүүд ерөнхийдөө боломжийн гэж үздэг. Одоо хилийн зурвас бол камердсан. Хилийн зурвас бол тодорхой хэсгүүдэд бол камераар хянаж байгаа. Ийхүү алдартай алтан овоо шилийн богд даргангаар овгөлсөн нутагт оршихой хилийн заставын хилчид Монгол улсын хил 50 байна гэж илтгэх нь бидний сэтгэлийг сэргээж байлаа. Монгол улсын хил авалах тушаал биелүүлээд ирлээ. Хяналтаар илэрсэн төслөгийг 50. Манай алч дэд алч даавн юм. Манай сурвалжлах баг зүүн бүсийн хилийн ангуудын нэг болсон Тэг 184 дугаар ангиас мөн сурвалжлага бэлтгэсэн. Онгоны отряд хэмээн алдаршсан хилийн Тэг 184 дугаар анги малчтын мал хил дамнан уруудах, гал төмөрт нэрвэгдэх болон бусад аюулаас нутаг орноо хамгаалж байгаа үйлсээрээ улсын хэмжээнд шилдгээр шалгарсан байна. Олоноо онгоны отряд хэмээн алдаршсан хилийн Тэг 184 дугаар анги анх 1936 онд дотоод явдлын яамны сайдын Тэг 3 тоо тушаалаар Сүхбаатар аймгийн Наран суманд Нарангийн бин чимээх газар байгуулагдсан байна. Тухайн үедээ Даргангийн отряд хэмээн дуудагддаг байсан бол 1974 онд ангийг нүүлгэн шилжүүлснээр ийхүү онгоны отряд хэмээх болсон байна. Энэ анги зөвхөн 1 жилийн дотор буюу 2013 онд дотоодоос улсын хил зөрчих гэж байсан 14 удаагийн 11100 малыг татаж иргэдэд учрах байсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг урьдчилан сэргийлсэн байна. Ингэснээр онгоны отряд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч хамт олноор шалгарчээ. Манай отряд томилгчийн сайхан отряд нь 78 жилийн түүхтэй хилийн зэргийн одоо ууган отрядуудын нэг. Энэ бол одоо маш их сайхан байгаль нутагтай газар гэж би бодож байна. Жилийн богдоор алтаавгаар агуулсан нутаг, бодрын жолоо гэдэг манай хилийн 3 дугаар стад харьж их сайхан нутаг байдаг. Сүүлийн одоо ер нь бол 10 хэдэн жилийн түүхийд бол хилийн зөвшөл бол одоо маш багассан. Гэхдээ тухайн үе гарч ирсэн хилийн бол хил орчмын дэглэмийн зөвшлүүдийг бол тухайн үед нь одоо хилчд бол тийм ээ хил халахлах зураг болон үнцэн заагууд дээр саатуулж одоо хууль дүрмийн дагуу шийдвэрлэж ирсэн. Энэ сайхан түүхтэй. Хилийн отрядаас застав цаашлаад хилийн харуулын байр хүртэл бүх газар хилээс төрсэн 14 Монгол улсын баатрын хөргийг дээдлжээ. Онгоны отрядын хувьд энэ онд 14 улсын баатрын нэг болох Чой Дугаржавын нэрэмжит болсон байна. Баатрын нэрэмжит энэ ангиас 9 генерал 40 гаруй хурандаа төрсний дотор хил хамгаалах ерхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Баатар цогт Пүрвдэрж нар болон одоо ажиллаж байгаа бригадын генерал Лачинжав энэ ангийн захирагч байсан байна. Тиймдээч энэ ангийн цэргүүд ирээдүйн генералууд болно хэмээн бэлгшээдгээ хэлж байлаа. За алб сайхан болж гинөө. Өө сайхан сайхан. Хаанаас ирж ялгаач. Би Сүхбаатар аймгийн Баянл ирсэн бас ирж ялгаач. Зээ ирсэн. Одоо хизээ халагдах вэ? Одоо 11 сард халагдана. Хаанаас ирж ялгаач. Би Дорн хоомгийн зам үзмээс ирсэн. 2013 оны 2 дугаар ээлжид татагд ирсэн. Одоо халагдах юм. Одоо 10 сард халагдана. Тийм. Отряд чимээ ямар онцлог нь юу юм бэ? Манай отряд нь Монгол улсын баатар эх оронч Чойн Дугаржавын нэрэмжит хилийн Тэг 184 дугаар анги. Төв аймгийн Замарсан улс ирж ялгаарч байгаа. Өөрөө ч хувьд бол их сургууль сурж агаад тэгээд хилээ аваад ирсэн. Тийм. Яагаад ингэж ирсэн залуучууд вэ?
Ер нь цэргийн алба 90 хүн болсны хаана тий. Цэргийн алба ер нь 90 хүн болсон. Цэргийн албаныг хаагаад үзчихлээ. 90 хүн болсны хэрэг нэг цэргийн албандаа нэг яваад үзэх хэрэгтэй л дээ. Ер нь тэгж бодвол цэргийн албанд ирсэн. Тий. Цэргийн алба ямар юм бэ? Цэргийн алба сайхан. Юу сөрөө цэргийн алба? Цэргийн албанд тэгэл амьдралын хатуу очил тэгэл дэг журам тэгэл бүгдийг сурж байна дөө. Манайх ерөөдөө Дорногов аймагаас уцаа цэргийн алба багч сүүлийн одоо 4 жил татсан. За энэ жилээс эхлээд Улаанбаатар Сэлэнг аймгийн одоо цэргүүд уцаа цэргийн алба багч албаач. Хилийн техник 184-р анги цэргийн бэлтгэл сургуулийн зохицолбор хотгонтой байлдааны үеийн бүхий л бэлтгэл сургуулалтыг хамгийн орчин үеийн техник дээр хийж байгааг хэлж байлаа. 2014 оны 4 сард зүүн бүсийн марш тактикийн тэмцээнд эмэгтэй баг алтан медаль, эрэгтэй баг мөнгөн медаль, багаараа буюу ангаараа тэргүүн байр эзэлсэн байна. За манай отруудын одоо албан үйл ажиллагаа Хилийн зэрэгт одоо удаадараа тэргүүний анги отрууд байгуулж исэн. Хамгийн сүүлийн сайхан амжилтыг дурсаад одоо хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд одоо марш тактик сэлдөвтөр тэмцээн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож анги байгууллагын нэр өндөр төрсөн. За мөн одоо эмэгтэйчүүд маань Хилийн зэргийн аваргын төлөө одоо ингээд бэлтгэлдээ орсон байна. Монгол улсын хилийн зүүн бүс нутгийн нэг хэсэг болох Сүхбаатар аймгийн Баян дэлгэр, Онгон, Наран, Даргангийн нутаг дэвсгэрдэх улсын хилийг хамгаалж буй Онгоны отрядын 80 жилийн 2016 онд тохиох юм байна. Монгол улсын нэгдсэн төсвийн зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3 их 80-д 466 тэрбум төгрөг болжээ. Энэ бол өнгөрсөн жилтэй харьцуулахад 8.8%-аар өссөн үзүүлэлт юм. Нэг жилийн дотор нийт зээл болон зарлагын хэмжээ 280 тэрбумаар нэмэгдсэн байна. Харин татварын орлого он гарсаар 184 тэрбум төгрөгөөр нэмэгдэжээ. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоодын бараа үйлчилгээний татварын орлого өссөн дүнтэй гарсан байна. Засгийн газар хөрөнгө оруулалтын сан байгуулж хөрөнгө босгох боломжтой гэж үзсэн. Хөрөнгийг зээлээр бос хөрөнгө оруулалт хэлбэрээр татах учраас өрийн хувьд дарамт учруулахгүй. Америк долларын дотгош чиглэсэн урсгал нэмэгдэнэ гэж үзээд байгаа юм а. Хөгжлийн банк энэ чиглэлээр ажиллаж олон улсын банкудаас 300 сая Америк долларын зээл авахар болсон байна. Энэхүү олон улсын банкудаас авах хамтарсан зээлийн хувьд жилийн 4.5% хүүтэй 7 жилийн хугацаатай байхаар төлөвлөж байна. Монгол улсын засгийн газрын тогтоолоор халахын голын ядалтын 75 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлсэн. Ойг өгтөж халахын голын дайны холбогдолтой хөшөө дурсгал газруудыг сэргээн засварлах тохиолдлын ажил нийслэлд өрнөж байна. Тохиолдлын ажилтай холбоотойгоор зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөө зогсомборыг сэргээн засварлаж байгаа учраас өнөөдөр маргааш 2 өдөр зайсан толгой орчмын хөдөлгөөнийг төр хугацаанд хааж байна. Гадаад харилцааны сайд болд АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтанд оролцох үеэр бүгд найрамдах Хятад улсын гадаад хэргийн сайд Ван И, Оросын холбооны улсын гадаад хэргийн дэд сайд Маргулов нартай албан ёсоор уулзсан 2 талын болон 3 талтай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хөрш орнуудын сайд нартай хийсэн уулзалтын гол сэдв нь эх өдрүүдэд Монгол улсад хийх бүгд найрамдах Хятад улсын дарга Си Цзиньпиний төрийн айлчлал, Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний ажлын айлчлалуудын бэлтгэлийг хангах асуудал байлаа. Гадаад харилцааны сайд нар төрийн тэргүүний айлчлалын үеэр харилцан шийдвэрлэгдэх ёстой асуудлууд, байгуулагдах баримтчгуудын талаар харилцсан мэдээлэл солилцож, зарим асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Оросын холбооны улсын холбооны аюулгүй байдлын албаны бүгд найрамдах Бурят улсын Хякт хот дахь албыг цэргийн говьяны одонгоор шагналаа. Энэ үеэр Оросын холбооны улсын Бурятын засгийн газрын тэргүүн Наговицын хэлсэн үгэндээ энэхүү шагналан зөвхөн манай хилчдийн хувьд төдийгүй. Хоёр орны харилцаанд түүхэн чухал үйл явдал боллоо. Бурят улс дахь Хяктын албаны хувьд түүхэнд анх удаа гадаадын улс орноос ийм хүндтэй одонго гардан авч байгаад талархаж байна гэсэн байна. Мөн Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж мэдчилгээнд Монгол Орос бол үрдийн хөршүүд. Манай хоёр улсыг залгах торгон хил дэлхийн хамгийн амгалан тайван хилээ. Энэ бол бидний найрсаг харилцааны үнэт зүйлсийн нэг гэж онцолсон байна. Дараагийн мэдээ. Олон нийтийн эзэмшлийн газарт Supervision компанийн зүгээс барилга барихаар хашаа хатгаад байна.
Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй залгаа оршдог SBN телевизийн байр нь Монгол телевизийн ажилчдын орон сууцны зориулалтаар анхуд баригдсан хууль бусаар тус телевизэд шилжсэн. Газар нь олон нийтийн эзэмшлийн газар тул нийслэлийн өмчийн харилцааны газар, нийслэл хотын удирдлагууд хууль бусаар олон нийтийн өмчийг бусдад шилжүүлсэн асуудлыг эргэн харах шаардлагатай гэдэг сэдвийг бид энэ удаад хөндөж байна. 2 өдрийн өмнө хашаа хатгсан энэ газар барилгын ажил эхлүүлэхээр барилгын ажилчдын төр сууцыг барьж эхлээд байна. Уг газар барилга барих зөвшөөрөл бий эсэх ямар зориулалтын барилга барихаар зураг төсөл нь гарсан барилгын захиалагч гүйцэтгэгчийн талаар мэдээлэл авахар тэнд ажиллаж байсан хүмүүстэй уулзлаа. Энэ газрыг хашаад яг юу ярих гэж байгаа юм бэ? Одоо яг юу ярих гэж байгаа юм бэ? Ямар ч барилга баригдана л гэсэн юм. Тийм л явуул явчихсан шин. Энэ барилга барих зөвшөөрөлтэй эсэх мэдгүй та. Тэр талаар бол ямар ч мэдээлэл авахгүй. Тэрийн холбогдох хүмүүстэй л холбогдож өөрсдөө бол авсан дээр. Хинээс удирдлага чиглэл авсан? Одоо хинээс удирдлага чиглэл гэх юм манай басан туслан гүйцэтгэгч компани байдаг. Амгалан тулаг гэх тэр компанийн захирлаас зүйл авсан. Барилгын ажил хизээ эхлэх. Ямар зураг төсөлтэй зураг нь байна уу? Зураг мөрөг нь одоогоор л яг ирсэн юм яг үндэ алга. Тийм үү, юу ярихаа мэдэхгүй байгаа юм уу те? Одоо мэдхгүй ч гэдэг яг ямар ч барилга барина гэсэн бид нэр 40-нууд барилга барьсан хүмүүс тэгээд ямар ч өөрсдийн төр барилгах байран тэгэл бариад байж байна. Наран трейд компаниг гэсэн үү? Тийм нарангих. Тэгээд тэр хүмүүстэй л холбогдож одоо бид нар бол одоо юу мэдхгүй. Ямар ч үүрэг даалгаврын дагуу ингээл явж байна. Ажиллая гээл. 1980-ад оны сүүлээр Монголын үндэсний радио телевизийн ажилчдын орон сууцны зориулалтаар баригдсан ч 1990-ад оны дунд үед SBN телевизийн мэдээлэлд хууль бусаар шилжсэн энэ барилга болон түүнийг хашаалсан газар анхнаасаа үндэсний телевизийн өмчийн нэг хэсэг байсныг гэрчлэх хүн олон бий. 42 жил Монголын үндэсний телевизэд ажиллаж байгаа сэтгүүлч Сүхбаатар энэ газар хэрхэн бусдын эзэмшилд очсныг ингэж тайлбарллаа. Манай энэ телевизийн маань газар нутгийг бол энэ тентхийн байгууллагууд аваад ингээд ер нь хэсэг болгоод өчүүхэн жоохон газар нутаг үлдэж байна л да. Тэгэхээр миний мэдхээр одоо энэ радио телевизийн дээд сургууль, соёл урлагийн сургуулийн харьяа болцсон шүү дээ, тийм үү? Энэ бол одоо энэ наатлын SBN-ийн өндөр барилга энэ хоёр бол миний мэдхээр 80-ад оны эц 90-ад оны ихээр ажилчдын орон сууц гэдэг юм байгуулнаа гэсэн гээд суурийг тавиад ингээ босгож ирсэн. Тэгээ олон жил болсон доо энэ барилга ашиглалтанд орохгүй байжгаад олон жил болсон дараа нь бол соёл урлагийн их сургууль манай харьяа байлаа шүү дээ. Одоо энэ радио телевизийн дэс сургууль. Тэгээ манай харьяа байсан сургуульд өгсөн юм байна. Энийг бол би сайн мэдэж байна. За энэ радио телевизийн дэс сургууль яагаад манайх юм бэ гэдгийг бол нотлох маш том баримт бол энэ одоо энэ наашаа хараад байгаа энэ 3 машин цаашаа тавьчихсан байна шүү дээ. Энэ чинь Монгол телевизийн анхны хаалга. Тийм. Энийний саатлын тэр нэг жижигхэн хүрэн энэ сарвчийн сааталт байж байгаа чинь поё байгаа. Энэ поёгоороо энэ радио телевизийн дээд сургуультай холбогдож ордог ийм байсан. Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын албаны мэргэжилтэн SBN телевизийн удирдлагатай уулзсны дараагаар барилгын зураг төсөл тодорхой гараагүй учраас барилгын ажил эхлүүлэхгүй байх сануулгыг өглөө. Тодорхой энийг ажлаа эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон барилгынхаа эскиз зургийг авчирч аль биесны батлагдсан юмнуудаа үзүүлж иж ажлаа эхлэе гэсэн шаардлага байна. Анхнаасаа олон нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн энэхүү асуудлыг нийслэлийн удирдлагууд анхааралтай авч зохих хууль ёсны шийдвэрийг гаргах шаардлагатай гэдэг сэдвээр өнгөрсөн 7 хоногт Украин эзхийн газрын цэргийнхэн зүүн бүс нутагтаа Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хилэгдэн бэхлэлт тэр дундаа босогчдын мэдээлд байгаа хамгийн том хот Донецкийг хяналтандаа авахд тун ойрхон мэдсэн юм а. Үүнээс үүдэж тус бүсийн олон зуун мянган иргэн дөрвөж байна. НАТОгийн тэргүүн Иракийн өнөөгийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, Исламын улс бүлэглэлийг алан хэтгчдийн нэг хэсэг гэж үзэж байна. НАТО алан хэтгчдийн нэг хэсэг болсон Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагаанаас ихээхэн болгоомжилж байна. Тэгэхээр энэ бүлэглэлийн давшилтыг зогсоох нь чухал юм. Холбоотон орнууд ялангуяа Турк улс энэ бүлэглэлийн занал хийлэлд өртөж болзошгүй. Хэрвээ Турк болон бусад холбоотон орнуудын аюулгүй байдлыг хангах шаардлага гарах юм бол бид бүх талын арга хэмжээг авах болно.
Баруун Африкт тархаад байгаа Эбола вирусын халдварыг зогсоохоор Африкийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлт гаргаж байгаа ч гэсэн энэ вирусын улмаас өнөөдрийн байдлаар 1000 орчим хүн амнасаа алдаад байгаа юм а. Энэхүү вирусын тархалт баруун Африкийн орнууд ялангуяа Гвиней, Либери, Сьерра-Леон зэрэг орнуудад хамгийн хурдтай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Либерийн засгийн газар вирусын тархалт хамгийн өндөр хувьтай байгаа 3 бүс нутагт зам харгуу хаах шалган нэвтрүүлэх цэг байгуулах ажилд цэргийн бие бүрэлдэхүүнийг дайчлан гаргажээ. Гэхдээ хөл хорой тогтоосон бүс нутгийн иргэдэд хоол хүнс болон бусад өргөн хэрэглээний зүйлс дутагдaltaй байгаа юм байна. Тэдгээр иргэдээс хоол хүнс болон бусад тусламжийн зүйлс илгээх хүсэлт иржээ. Либерийн нийслэл Монравира хотын зарим эмнэлгүүдэд ажиллах хүчний дутагдaltaй байгаа юм байна. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаатай холбогдуулан нийслэл хотын 5 эмнэлгийг хааснаас вирусын халдвар авсан өвчтнүүдийг эмчлэхэд хүндрэлтэй болжээ. Хөрш Сьерра-Леон улсын засгийн газар улс орон даяар онц байдал зарласан байна. Тус улсын засгийн газар вирусын тархалт ихтэй үсийг хааж хөл хорой тогтоон иргэдийг олон нийтийн цугларахыг хоригложээ. Гэвч дээрх хоёр улсад вирусын тархалт буурах шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа нь эмч мэрэгжилтнүүдийн санааг зовоож байна. Япон улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг Гвиней, Либери, Сьерра-Леон зэрэг улсуудаас эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн 20 гаруй мэрэгжилтнүүдэд нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Эрхэм үзэгчдээ, хүүгээр Монголын мэдээ агентлаг цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөрөөр өндөрлөж байна. Манай хөтөлбөртэй хамтдаа байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Сайхан амрацгаарай.